Эрдэнэ очрын ариуна 1967 онд Говьолт аймгийн Богд суманд Эрдэнэ очрын ууган охин болон мэндэлж аав ээждээ 8 сайхан дүүн дагуулan ирсэн хүний дээд хүн амьдралд итгэгч наран билээ. Тэрээр 1988 онд Аранга аймгийн багшийн сургуулийг бага ангийн багш мэргэжлэр төгссөн заах арга зэрэгтэй багш. Түүний зүтгэлийг үнэлж Ахмад багш цол тэмдэг Монголын хүүхдийн байгууллагын 80 жилийн он медаль боловсрол соёл шинжлэх ухааны яамны хүндэт жуух хүчийг аглах багш цол тэмдгээр тус шагнаж байж. Хүний сайн хань үрсийн сайн ээж ахын дүүс үе удам хам толон хайртай бүгнийхэн хүндлэл хайрын дээдэг булаасан хүн чанар хүнлэг энэрэнгийн дээд толд байлаа. Гурван хангар хүүтэй дархан бэр олон сайхан ачийн онцгой шүтэн эмээ төлөв дарав эгэл эрхэмсэг бусдын төлөө төрсөн үрсийн заяаг тэгшилж замыг зайлж заяаг нь дүүргэгч эрдэмийн хишгтэн багш хүмүүн байлаа. Хэдэн сайхан дүү нарын тулах баг нь түшиг заяа голлох шийдвэр холбох гагнаас байлаа. Таны минь хүний төлөө сайхан сэтгэл хүн байх хүний дээд чанар бид бүгдийн сэтгэл зүрхэнд үрд мөнхрөн үлдэх болно. Биднийхэн төлөө бие сэтгэл бүхнэн амьдралынхан эцсийн мөч хүртлэн зэрүүлсэн хорвоогийн эгнэшгүй ачтан билээ. Таны хаан ариун үйлс сургаал захиас гэгэн дүрийг бид үрд дурсан санах болно. Үр хүүхэд ажнар ах дүүс найз нөхөтөн